Yo guys. За юу яцгаана. Та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдөр ийм нэг амар та бүхэн хэнийг намтар ярихгүй заяа. Тэгээд өнөөдөр юу ярих гэж байгаа гэхээр удахгүй 2024 оноос 2025 он руу шилжих гэж байна. Ердөө одоо нэг 2-7 хоног жоохон гарантай хугацааны дараа бид бүгд хүсэн хүлээсэн 2025 оноо ухтах гэж байна. За AB-ийн хувьд гэх юм бол энэ жил бас нэлээд одоо өнгөрөөд өмнөд хэлэхэд бол бас явахай гайгүй амжилттай тийм гайхалтай жил байлаа гэж бол хэлнэ. Тэгэд сүүлийн одоо юу гэдгийг нэг 2 сар мар юм уу тий. Ибн нэг тийм жоохон юу гэх юм. Амар комфорт зонд ороод нэг тийм өмнөх одоо юу тийм нэг ирчүүч алга болоо. Тэгээ одоо өнөөдөр ингээд ягаад ийм бичлэг хийж байгаа юм гэхээр яг нэг тийм видеоны нэг юм амар санаа манаа төрөхгүй ч юм уу тий. Тэнгүүтээ өөрөө ингээд залхуураад видео хийчихснээр болоод шал өөр юм хийж мэгээ тий. Тоглож моглоод ч юм уу эсвэл кино мөн үзэж ч байт юм уу тий. Нэг иймэрхүү байдалтай байгаа. Тэгээ сая одоо нэг 3 сарын дотор юм да тий. 3 сарын дотор би 10 кг, 11 кг бараг нэмсэн байна. Тэгээ одоо энд яг нэг газар амар бондоогүй болохоор та нарт нэг амар таргалсан гэдэг мэддэхгүй байгаа хэл та. Гэхдээ 11 кг нэмсэн байна. Тэгээ нэг тийм юу гэх нэг байгаа одоо байдалтай хитрхи одоо нэг тийм амар сэтгэл ханаад ч юм уу тий. Тэгээд нөө комфорт зон руу орж эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ бол яалтчгүй миний хувьд ялангуяа бүр ингээд дээшээ 100,000 subscribe зорж байгаа ютубер болж байгаа хүний хувьд бол нэг тийм амар хүсэж байгаа зүйл биш байхгүй. Хүсэхгүй байгаа энэ зүйлийг л цаашдаа ер нь бол 100,000. Тэгээд одоо энэ бичлэгээр далиндуулаад угаас энэ бичлэг нэг амар хүн амт үзэхгүй байх. Нэг сүртэй хандлж авахгүй байх. Гэхдээ яах вэ? Хандл мал тавахгүй намаагүй. Дараа нь жилийн дараа ивэн би эн чинь 12 сараас нэг юм бичлэг хийсэн биз тэгээд өөрөө харахад болно. Тэг яг энэ бичлэгийг үзээд зарим нэг хүмүүс нь манасаа дамжуулаад бас жоохон санаа манаа аваад ч байт юм уу тий. Нэг жоохон ийм уналтын ч юм уу альс нэг жоохон комфорт зонд орсон ийм нэг чигтэй үе байгаа бол энэгээр дамжуулаад жоохон хэдүүлээ бас цуг өөрчлөлттэй заяа guys. Тэгэд миний одоо яг гол зорилго энэ 2023 оны яг 11 сар март тавьсан зорилго юу байсан бэ гэхээр 100,000 subscribe хүрэх. Дараа жилийн үдээд гэхэд гэж зорж байсан. Тав хүн харж байгаа төлөө одоо нэг 55,000 subscribe-тай 100,000 бол хүрэх болоогүй байна. Ямар ч тач энэ одоо нэг 2-7 хоногийн хугацаанд гайхамшиг тохиолдохгүй бол энэ 100,000 бол хүрч чадахгүй. Тэгэхээр энэ бол боломжгүй харагдаж байна. Нэг 60,000 бол хүрэх бах. Тэгээд тэрнээс цаашаа яг уу жоохон явж магадгүй. Гэхдээ яг уу энэ жил одоо 100,000 хүрч чадахгүй гэсэн ингээд дуусч байна. Маш одоо суралцлаа. Бас алдаан дээр суралцсан гоё жил байлаа. Тэгээ ибн чи өөрөө жоохон тийм комфорт зон руу орлоо. Бүр илүү байж бол чадах байсан нүгэл чадах байсан. Тэгээ бүр илүү өөрийгөө бол дайжилсангүй. Залхуурсан өдрүүд бас маш их байлаа. Тэгээ яг хийсэн өдрүүд бас байсан. Тэрнээс илүү залхуурсан өдрүүд бас нэлээд их байлаа. Бас илүү их тийг залхуураагүйсэн бол за одоо яг өнгөрсөн юм бол одоо ингэсэн амар тэрэн дээр ингэж яриад явах уу. Яг үр дүн л энэ л байгаа юм чинь. Тэгэхээр та бүхэнд өнөөдөр энэ бичлэгээр юу хэлэх гээд байгаа юм. Энэ одоо дараа жил шүү дээ тий. 2025 он тавьж байгаа зорилго болохоор 100,000 subscribe хүрэх биш. Угаасаа 100,000 хүрнэ 2025 онд. Тэгэхээр дараа жил миний тавьж байгаа зорилго бол 200,000 subscribe 200,000 хүрнэ гэдэгтээ бол итгэлтэй байгаа. Тэгээ хүрхийг бол хүсэж байгаа. Яг л одоо жоохон ингээд YouTube гэдэг зүйлийн баг зэрэг ингээд гаргалгааг нь олж эхэлж байгаа байхгүй юу. Ибн бол яг үнэндээ одоо мундаг энэ одоо 100 гарцсан 200-300,000 subscribe хүрсэн одоо нэг оруулдаг бичлэг нь байнгын 100,000 хүндэтгэх хандлттай энэ одоо ютуберуудтай харьцуулахад бол ибн бол жижигхэн жарах байгаа байхгүй. Тэд нар бол миний акул байгаа байхгүй. Гэхдээ жарахаа ч гэсэн ибн жоох одоо ингээд яг айлгуулц хэлээд яаж явбал болохоор нэгтэй жоох ингээд ойлгож ирсэн жарахаа болж байгаа байхгүй. Тийм болохоор дараа жил бол амжилтаа 2 дахин нугуулахыг хүсэж байна. Тийм болохоор хамгийн гол нь ингээд өргөжлүүлэх хэрэгтэй. Комфорт зонд орж болохгүй. Ингээ байгаа байдал одоо ингээ байгаа бичлэгдээ ч юм одоо ингээ байгаа байдалтай сэтгэл ханж болохгүй. Энд одоо бичлэг үзэж байгаа чи одоо хинч вэ? Эрэгтэй ч юм, эмэгтэй ч вэ те? Таны хувьд гэх юм бол ерөнхийдөө одоо яг ямар нөхцөл байдалд яаж байгааг ч юм бол ибн мэдэхгүй. Бити хоёрын хувьд шал өөр нөхцөл байдалд байгаа. Гэхдээ одоо ажил дээр ч үт юм уу, сургууль дээр ч үт юм уу, хаана байгаа нөхцөл байдалтай хүн баг зэрэг апдейт хийж явахгүй бол апдейт хийгээд дараачихын зорилгоо хайж явахгүй бол хүссэн үсээгүй тэгээд нэмэлтэд өөрөө унж эхэлж яадаг.
Унж эхэлж байгааг хүн ойлгодог байхгүй. Уусныхаа дараа унжлаа гэж мэддэг байхгүй. Тэгээс унж байгаа үедээ хүн унж ийн гэж мэддэг байхгүй. Би болохоор нэг 2 3 удаа унаад үдцсэн болохоор за би яг жоохон унах гад байна да. Ер нь ингээд нэг жоохон унах тал руугаа чиглээд байна да. Тэгэл нэг унах гад эхлэхэр хүн нэг жоохон бардан болоод өөрийгөө жоохон магтах гад ч үгүй юм. Айс нөө жоохон тийм хитрхи юм да сэтгэл ханаал нэг жоохон тийм болоод эхэлдэм билээ. Яг тэр надаа ингээд баг багаар ингээд ажиглаж эхлэдэг байгаа байхгүй. Тэгж болохгүй. Ер нь хүн ямар ч өндөрлөгт хүрсэн байсан, ямар ч зүйлд хүрсэн байсан, бардан байж болохгүй. Энэ бол яаж ч утсан болохгүй зүйл. Тийм болохоор би яг жоохон ингээд одоо өөрийгөө ингээд нэг жоохон юу гэх юм. Нитро одоо гэнэ. Өөрийгөө нэг жоохон ингээд юу гэж хэлэх юм. Би одоо яаж Японд зэрэг жоохон үг байхгүй болчихжээ. Өөрийгөө жоохон ингээд нэг халааж ийн гэх юм тий. Халааж ийн гэж ярьчих заяа. Тэгээ жоохон өөрийгөө халааж байгаа байхгүй юм бэлгээр дамжуулаад дараа нь би одоо яг өдөрт 12 сард 200 мянга хүрсэн өөрийгөө үзчихвэл гоё шүү дээ тий. Тийм учраас яг өөрийгөө жоохон халааж ийн. Яг бол дөнгөж эхэлж байгаа ютубер миний хувьд бол яг тийм амжилтанд хүрсэн нэг тийм бол ерөөсөй байхгүй. Тэгээд хэдүүлээ яг дараа жилийн эхний хэдхэн сард заяа 100 мянга хүрэхээс өмнө хэдүүлээ 100 мянга хүрчээ. Хэдүүлээ 100 мянга болчлоо шүү дээ. Манайгаа ингээд 100 мянга хүрсэн таад ингээд цуг дагаа явцсан биш үү гайс. Таад бас ингээд манайгаа дагаад хөгжиж өөлч гэдэг юм уу те. Иймэрхүү яриад байж ивэл айгүй гоё байна. Энэ жил бол одоо ингээд 50 одоо нэг 60 мянга тал дуусах юм шиг байна. Тэгээд яг зүгээр нэг харамсах зүйл байхгүй. Энд амар олон зүйлийг суралцсан. Тэгээд би бас илүү залхуу байснаа ойлгосон. Тэгээ илүү сайн хийж чадхаач бас ойлголоо. Цаашдаа өөрийгөө баг апдейт хийгээд яг мундаг энэ одоо нэг ютуберуудын левелд бас хүрэхийг хүсэж байна. Эдэртэй адилхан болохыг хүсэхгүй байна. Зүгээр яг хуу эдний левел төвшөнд хүрэхийг хүсэж байна. Тийм болохоор угаасаа хичээгээс өөр сонголт байхгүй. Хичээгээд өөрийгөө яаж апдейт хийх үү те муу зуршлаас яаж салах уу. Одоо гişнээ би одоо ингээл яг бичлэг хийх гэж бодож байгаа мөртлөө гэртээ ирэнгүүд шал өөр мэдчих жоохгүй. Тоглоом тоглолдог ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг нэг Netflix сухаас уушдаг ч юм уу тий. Тэгэл нэг жоохон тэгэл дараа нь дотроо ингээл нэг жоохон тийм шаналтай нэг би яг бичлэг хийхгүй яасан бэ гэсэн нэг тийм мэдрэмж аваад байгаа байхгүй. Тэг яг хийхгүй бол болохгүй шүү гэсэн нэг тийм ном жоохон хүчилсэн юмар яг 7 хоногт нэг видео хийгээд яваад байгаа. Гэтэ энэс илүү байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бодод үзэлтэй би байнгын нэг бичлэг нэг хэвэн маягаар ингээ яваадах юм бол та бүхэндээ үүдэн шүү дээ. Би ч өөрөө баг тэрнээсээ хамгийн гол нь баг би өөрөө үүдэж чинь. Тийм болохоор тхийг үсэхгүй байна. Яг 2025 онд бүр илүү апдейт хийсэн. Би гэдэг хүн бүр илүү хөгжсөн. Би өөрөө хөгжихийн хэрээр миний subscribe, миний одоо бичлэгийн үзэлт гэсэн дагаад өснө угаас ойлгомжтой. Та ч гэсэн өөрөө хөгжөөд эхлэх юм бол таныг дагаа таны одоо карьер одоо ажлын үр дүн чинь ч гэдэм үү, сургууль хичээлийн чинь үр дүн ч гэдэм үү тий. Дагаад өсөх нь бас тодорхой. Тийм ч хэдүүлээ энэ 2024 онд пэлдсэн жилүүд зөндөө байсан баг. Пэлдсэн одоо он хугацаанууд зөндөө байсан баг. Надад бол пэлдсэн үед амирх байгаад байна. Тийм болохоор нэг жоохон дараа жил бас ингээд нэг харамсаад яриад байж мээргүй байна. Дараа жил 200 мянга хүрчээд за хэдүүл одоо сая руу зорино шүү гэд яриа байж мээр байна. Та ч гэсэн дараа жил аюу гоё өөрийнхөө хүсэж байгаа тэр зорилгодоо юу хүсэж байгаа нь тий. Тэр бүх зүйл чинь биелэх болтугай. Гэтэ биелэх болтугай юм бодоод л гэж биелэхгүй заяа. Бүх зүйл үйлдэл шүү guys. Үйлдэл хийгээл яваад. Ягаад өнөөдөр хүн болгон амжилтанд хүрч чадахгүй өөрийнхөө хүссэн зүйлдээ зорилгодоо хүрч чадахгүй юм мэдхүү. Тэр тодорхой байхгүй юу? Жохон үйлдэл хийж жагаад дунд нь одоо юу гэдэг нь мотивашн гэдэг зүйл нь байхгүй болонгууд болчдөг. Ингээр ч угаасаа яаж ч утсан амжилтанд хүрэх гэж guys. Яаж ч утсан. Тийм болохоор хитүүлээ хамтдаа 2025 ондоо өөртөө зорилготой хүрээд надад комментс үлдээгээрэй заяа guys. Мань ч зорилготой хүрсэн штэ гэх тий. Тэгээ мань ч гэсэн яг зорилготой хүрчээд ахаад имжлэг хийгээд хэдлээ 200 мянга болоо олчлоо штэ guys. Нөө анх нөө яаж 100 мянга үнэ яаж ингэж нэгээ явжсэн хэдүүлээ 200 мянга болчлоо. Энд мань ч бас ингээ хөгжлөө гэд яриад сууж байгааг бол хүсэж байна. Тэгээ энэ бичлэгийг яг ингэж үзээд ёо би бас энэ ингэж бичлэг хийсэн гоё байсан биш үү гэж бас бодмоор байна. Тийм болохоор хэдүүлээ дараа жилд залхуурт суугаад тэгэл нөгөө нэг юу гэдгийг тэр өдрийн тэнгэр мэднэ гэж амьдрахгүйгээр тэгэл нөгөө нэг хүн амьтныг муулж янз бүр болж айсвал гомдлохгүйгээр зөвхөн урдах зорилго руугаа анхаарал үзье. Тэгээ гайс бас нэг зүйлийг сануулж хэлье. Олон зорилго битгий тавиараа. Хүмүүс нэг амар дүнс нэг 2000 яг нөгөө нэг тухайн он дуусан шүү дээ тий.
гинт ухаан ороод амар ухаан ороод за ноон дууслаа. Би ноонд өөрийнхөө зорилго юу ч хийж чадсангүй мадсангүй гүнгүүтэл баахан амар олон зорилго тавьчихдаг. Нэг турна гэж зорилго тавьж байгаа зүгээр турна гэдгээр л зорилго тавил л да тий. Тэгэл болъё л доо. Тэгэхгүйгээр би өстө тураа дээрээс нь англи хэл ийм сурна ингэн тэгэн тий. Тэнгүүтээ би гадаад руу ингэж явна. Би ийм тийм ажилтнаар ингэн тэгнэд баахан олон зорилго тавьчихдаг. Угаасаа 2 тулаа хөөсөн хоосоосон гэсэн үг байгаа шүү дээ. Нэг л зорилго тавь. Би нэг л зорилго тавьж байна. Би 200 мянган subscribe хүрнэ. Тэгэхэд бол яах хэрэгтэйгээ төлөвлөө явчихна. Төлөвлөөд товч юмнууд гаргаа явчихна. Яг нэг зорилго тавиад зорилт байх ёстой учраас яаж 200 мянга хүрэхийн тулд миний одоо толгой автоматар ажиллана гэсэн үг байхгүй. Тэгээ миний ганц л зорилго тавилаа би. Дараа жил 200 мянга хүрнэ. 200 мянга хүрэхийг хүсэж байна. Хүрэхийг хүсэж байна. Ер нь бол хүрнэ. Заавалч хүрнэ. Яаж хийж чагаад. Тийм болохоор та ч гэсэн нэг л зорилго тавиараа энэ ондоо. Олон битгий зорилго тавь. Олон битгий зорилго тавь. Нэг л зорилгоо биелүүлчих. Нэг л зорилгоо. Тэгэх юм бол урамшаа дараагийн зорилго руу ахаад биелэх болно. Нэг л зорилгоо биелүүлчих. Нэг юм руугаа гайгүй явчих юм бол бонусанд нь баг таны хүсэж байгаа зүйлс ч хүрээд ирдэг шүү. Ер нь бол. Тийм болохоор нэг л зүйл рүү шүү заяг байс. Тэгээ энэ бичлэг би нэг амар эдит мэдит хийхгүй энэ чигээр шууд оруулах болно. Тэгээд угаасаа энэ бичлэг нэг амар хүн үзэхгүй л ахал та. Тэгтээ яг хэдүүлээ үдсэн хэд нь баярлалаа guys. Хэдүүлээ 2025 онд өөрсдийн зорилгодоо хүрээд хүссэн бүх зүйлээ өөрсдийн болгохын төлөө хамгийн гол нь моралтай байх хэрэгтэй шүү дээ. Хүнийг муулж юм уу альсвал хүнд одоо муу зүйл хийж тэгж зорилгодоо хүрж болохгүй. Өөрийнхөө уруу сайхан төвчээртэй байнгын үйлдэл хийж яваад зорилгодоо хүрчихсэй guys. За тэгэхээр энэ бичлэгийг би энэ хүрээд өндөрлж байна. Цаашдаа ч илүү апдейт хийж явахыг хүсэх болно. Тэгээ хэдүүлээ за апдейт хийж явцгаая. Минутер бол жоох ингээд юмар бичлэгийг яах үеийг солиор сууж байгаа л тэгэл завьрс ингэ бичлэг хий гэж бодоод хийчлээ. Яг өнөөдөр он гарах гэж байгаа. Он гарах маш төгсөж байгаа учраас guys. Тэгээд мань руугаа коммент үлдээж болж байгаа guys. За тэгээд энэ бичлэгийг дуустал үзсэн хүмүүст Merry Christmas гэж хэлмээр байна. Одохгүй болох Merry Christmas. Би бол өөрөө яг Христ итгэгч болохоор Есүс мэндэлсний өдөр гайхалтай өдөр удахгүй ирэх гэж байна. Бүгдээ ямар ч оноо сайн гаргацгаа шүү guys. Тэгээ бүгд амжилт бүтээл нь одоо дээш нэ. За нэг ийм үг хэлэхэд нэг жоон юу юм бэ наа. Сайн хэлж чадахгүй юм. За бүгд ямар ч 2025 онд маш их амжилттай байхын төлөө хичээцгээе. Хамгийн гол нь үйлдэл шүү guys. Бүх юм бодлоос биш үйлдэлээс эхэлнэ. За ингэ бичлэг дуусгацгаая. Bye.